Нийтлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сард 62 дугаар тогтоол батлан үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар түүний олгоолт төлөвлөлтийн талаар судалж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Үндэсний соёл амралтын хүрээлэн хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшиж байгаа газрын ойр орчим тухайн компанийг оролцуулаад 8 хуулийн этгээд эзэмшиж байна. За эдгээрт үндэсний соёл амралтын хүрээлэн хязгаарлагдмал хариуцлагатай компани, Шангрила Улаанбаатар хотел, Сөүл, Мон Ураан, Төгс Эрдэм сан нийтэд үйлчлэх төрийн бас байгууллага, Монголын хүүхдийн ордон, Хайр тогоо хязгаарлагдмал хариуцлагатай компани, Улаанбаатар цахилгаан түүхийг сүлжээ төрийн өмчит хувьцаат компани багтаж байгаа юм а. Харин ажлын хэсгээс үндэсний соёл амралтын хүрээлэн хязгаарлагдмал хариуцлагатай компани менежментийн багт нийслэлийг төлөөлж байгаа төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх замаар хяналтыг сайжруулах, тус компаниас нийслэлийн төсөвт төвлөрүүлж ногдол ашиг өгсөн болон ногдол ашиг өгөхийг зогсоосон нь компани тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоохоор дүгнжээ. Мөн үндэсний соёл амралтын хүрээлэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вилла төслийн эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг дүгнэх ёстой гэж үзсэн байна. Түүнээс гадна 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын архитектор 3 давхар хүртэлх батлагдсан олон зориулалтын талбайтай үйлчилгээ соёл амралтын төвийн зориулалтаар архитектор төлөвлөлтийн даалгавар баталсан. Тэгвэл ажлын хэсгээс энэхүү их загвар зургийг хүчингүй болгож зөвхөн ногоон байгууламж, тогтчлолтын чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгавар, их загвар зураг батлах саналыг оруулсан байна. Мөн энэхүү хүрээлэнгийн эзэмшилд одоогоор 31.4 га газар байгаа бөгөөд энэ газрыг зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалга цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориултаар ашиглаж талбайн хэмжээ болон зориултанд өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнжээ.